За юуны өмнө боловсролын сайд Наранбаярт бас энэ жилийг боловсролын жил болгож зарласантай холбогдуулаад нэлээд олон шинэ ажлыг санаачлаад бас одоо хүүхд бүрт боловсрол зайнаас үл хамааран чанартай боловсрол сургалтын чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр олон ажил санаачилж хийж агаад талархаж явдгаа үүгээр бас хэлье гэж бодож байна. За тэгээд ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулаад бас хид хідэн асуудлыг бас хөндөх ёстой юм болов уу гэж бодож байна. Саяын одоо танилцуулсан мэдээлэлд 2026-аас 28 онд улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 108 сургууль 95 цэцэрлэг шинээр барина гэж гарлаа. Үүнд 2.8 их найт төгрөгийг хөрөнгө оруулалтанд зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна. 2025 онд төсвийн тухай хуульд нийт хөрөнгийн зардал 3.5 их найт төгрөг. Үүнээс боловсролын сайдын төсвийн багцад хөрөнгийн зардал 472.7 тэрбум төгрөг байхаар батлагдсан. Энэ их хэмжээний хөрөнгө оруулалт бусад салбарын хөрөнгө оруулалтыг шахахгүй, бусад салбарын зайлшгүй хөрөнгө оруулалт хойшлогдож, санхүүжилтгүй төсөл арга хэмжээний тоо нэмэгдэж, үн цэнээ алдахгүй гэсэн болгоомжлол байгаа юм аа. Би өөрөө бас төсөв цаглбарын ажлын хэсэгт байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн одоо төсөл бас бодож одоо санаачлахаар бэлдэж байгаа юм аа. Үүнтэйгээ холбогдуулаад бас энэ талаар асуулт хүндэж хэлмээр байгаа. Төлөлтийг бодитоор хийх шаардлага байгаа учраас энэ дээр улсын төсөв, нийслэлийн төсвөөс хэдэн төгрөг зарцуулагдах, их уср нь яг юунаас гарах вэ гэдгийг нарийн бодиттой төлөвлөх шаардлага байгаа юм. За дээд хоёрдугаар хүндмөр байгаа асуудал бол дээд боловсролын чанартай холбогдуулан асуудал хүндмөр байна. Ойрын жилүүдэд 2007 оноос хойш нэмэгдсэн төрөлттэй холбоотойгоор ихтэй сургуульд эсэгчдийн тоо нэмэгдээр байгаа. Гэтэл манай дээд боловсролын чанар буй байгаа тухай олон жил яригцаар байгаа боловч саяны хийсэн ерөнхий сайдын мэдээлэлд дээд боловсролын чанарыг сайжруулахтай холбоотой дорвитой шийдлийг бол хангалттай хүндэж чадсангүй. Тэгэхээр манай дээд боловсролын салбарт реформын шинжтэй олон өөрчлөлт хэрэгтэй байна. Ганцхан жишээ дурдахад хувийн цэцэрлэг сургуулийн жилийн төлбөрөөс хэд дахин бага ийм хэмжээний төлбөртэй учраас дээд ихтэй сургуулиудаас чанарын тухай ярих мундаг боловсон хүчин татах боломж бас хонс байна гэдгийг хэлмээр байгаа юм аа. За 3 дугаар нэг хүндмөр байгаа асуудал бас мэдээж мэрэгжил тэнгийн боловсрол сургалтын салбарын асуудал байгаа. Тэгээ шин сэргэлтийн бодлого мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах хүчнийг бэлтгэх чухал салбар энэ мөн байх. Тэгэхээр энэ салбар олон жил гадаадын зээл тусламжаар хэрэгжсэн төсөл хөлбөрөөр л илүү одоо урагшилж эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол Герман улсын одоо JMIT гэдэг нэг сургууль байна. Мөн одоо 2 жил сургалт явдаг Косийн сургалтын хөтөлбөр гэж бас байна. Үүнээс гадна яг манай дотоодын боломж нөөц төлөвлөлт стратеги алсын хараа юу байгаа болоо. Энэ тал дээр бас анхаарч ажилламаар байна гэж асуудал хүндмөр байгаамаа. За баярлалаа. За баярлалаа. За цөөнхийн төлөө